боловсрсон телевиз Jade School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн мэцхан үзэгчтэй Jade англи хэлний сургуулийн багш Шингэтгэр байна. Ингээд дунд чатны үгсийн цангийн 2 дахь хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээлээрээ бид биеийн хөдөлгөөн заасан үйл өгс үзэх болно. За тэгэхээр биеийн хөдөлгөөн заасан үйл өгс гэдэг маань ерөнхийдөө бидний бие махбодороо үлдэж буй үйл хөдөлгөөнийг хэлдэг. За жишээлх юм бол walk, run, dance, eat гэх мэтчлэн. Тэгвэл өнөөдөр бид хөл гар болон нүүрний хөдөлгөөн заасан нийт 12 үйл өгс үзэх болно. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн шинээр үзэх биеийн хөдөлгөөн заасан үгсийн дараах зургуудыг хараад эдгээр үгсээс хичнээн нэг нь мэдэж байна вэ гэдгээ нэг урьдчилаад шалгаад үзээрэй. Crawl мөлхөх. Crawl мөлхөх. Tiptoe үлмий дээрээ алхах. Tiptoe үлмий дээрээ алхах. Throw шидэх. Throw шидэх. Stretch санах. Stretch санах. Slap алгадах. Slap алгадах. Clap алга таших. Clap алга таших. Yawn ившэх. Yawn ившэх. Sneeze найтах. Sneeze найтах. Cough ханайлгах. Cough ханайлгах. Snore хорхирох. Snore хорхирох. Blink нүдээ цавчих. Blink нүдээ цавчих. Wink нүдээ ирмэх. Wink нүдээ ирмэх. За эхний үгийг бүгдээр харцгаая. Crawl. Crawl. За энэ дээр бүгдээрээ дуудлагыг сайн ажиглаарай. Тэгэхээр энэ дээр A үсгээр бичиж байгаа боловч урт O үсгээр уншиж байна тийм ээ. Crawl. Crawl. За утгын хувьд мөлхөх гэсэн утгатай байгаа. Мөлхөх. За хамтдаа жишээ өгүүлбэрийг уншъя. The baby crawled across the floor. The baby crawled across the floor. Энэ өгүүлбэрээр бол жоох хүүхэд шалаар мөлхсөн гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийн үгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Tiptoe. Tiptoe. За энэ үлмий дээрээ алхах гэсэн утгатай байгаа. Үлмий дээрээ алхах. Тэгэхээр энэ үг маань ерөөхдөө 2 үгнээс бүрдсэн үг байгаа. Эхний хэсэг нь tip гэж байна тийм ээ. Тэгэхээр tip гэдэг маань аливаа зүйлийн үзүүр төсгөл хэсгийг хэлдэг байгаа. За toe гэдэг маань хөлийн хурууг хэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хөлийн хуруун дээрээ одоо гიშгэх гэсэн үг байна тийм махчлах юм бол. Жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. Tom quietly tiptoed out of the room. Tom quietly tiptoed out of the room. Энэ өгүүлбэрээр бол Том үлмий дээрээ гიშгээд өрөөнөөс чимээгүйхэн гараа авчихсан гэсэн утга гарч байна тийм ээ. За маш сайн байна. Бүгдээрээ дараагийн үгсийг хамтдаа уншъя. Дагаад уншаарай. Throw. Throw. Throw гэдэг маань шидэх гэсэн утгатай байгаа. Шидэх. За жишээ өгүүлбэрийг уншицгаая. Stop throwing stones at the window. Stop throwing stones at the window. Stone гэдэг маань чулуу гэсэн утгатай байгаа. Тэгэхээр цонх руу чулуу шитгэе байлаач ээ. Чулуу шитгэе байлаарай гэж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа уншъя. Stretch. Stretch. Зүүн утга нь сунах гэсэн утгатай. Сунгалтын дасгал хийх гэсэн утгаас гаргадаг. Хөл гарын одоо чилээгээ гаргаж сунгалтын дасгал хийх гэсэн утгаар орж болдог байгаа. Жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя.
Everybody in the car wanted to get out and stretch their legs. Everybody in the car wanted to get out and stretch their legs. Энэ өгүүлбэрийн утга нь бол хүн болгон машинаасаа гараад хөлийнхаа чилээг гаргахыг хүссэн гэж байна, тийм ээ. Тэгэхээр та бүхэн анзаарж байгаах stretch their legs гэдэг маань хөлийн дасгал хийх буюу хөлийнхаа чилээг гаргах гэсэн утгаар орж ийн шүү дээ. Тэгэхээр үүнтэй адилхан stretch your arms гэж бас хэлж болно, тийм ээ. Stretch your arms буюу гарынхаа чилээг гаргах гэсэн утгаар бас орж болно. Дараачихаа үгийг хамтдаа уншъя. Slap. Slap. Та бүхэн дуудлагыг сайн ажиглаарай. Энэ дээр а гэсэн ая гарч байна, тийм ээ. Майлтаг а гэж бас нэрлэдэг. Slap. Slap. Алгадах гэсэн утгатай үг байгаа. За жишээ өгүүлбэрийг уншицгаая. She slapped him in the face. She slapped him in the face. Тэр эмэгтэй түүний нүүрлүү нь алгацсан гэж байна. Тэр эмэгтэй түүний нүүрлүү нь алгацсан. За дараагийн үгийг хамтдаа харцгаая. Clap. Clap. Та бүхэн мөн л дуудлагыг харж байгаах. Түрүүний slap гэдэг үгтэй мөн адилхан а байгаар уншиж байна. Clap гэдэг маань алга таших гэсэн утгатай байгаа. Жишээ өгүүлбэрийг уншицгаая. The audience clapped when the concert was over. The audience clapped when the concert was over. Энд дээр бол audience гэдэг маань үзэгчд гэсэн утгатай байгаа. Концерт дууссаны дараа үзэгчд алгаа ташсан гэсэн утгаар орж ийн шүү дээ. За бүгдээрээ хөл болон гарын хөдөлгөөн заасан нийт 6 үйл өгс үзлээ. Тэгэхээр эдгээр үгсээ цээжилсэн хэсгээ бүгдээрээ хамтдаа нэг шалгаад үзье. Дэлгэцэн дээр гарч буй зургийг хараад чом ямар үйл хөдөлгөөн хийж байна гэдгийг тохирох хувилбараас сонгоорой. Stretch. Tiptoe. Slap. Throw. Clap. Crawl. Бүгдээрээ үргэлжлүүлэн нүүрний хөдөлгөөн буюу за тухайлах юм бол ам болон нүдний хөдөлгөөн заасан үйл өгсийг хамтдаа үзсгээе. За бүгдээрээ дэлгэцэн дээр гарах үгсийг хараад мөн дагаад уншаарай. Эхний үгийг харцгаая. Snore. Snore. Snore гэдэг үг маань хурхрах гэсэн утгатай байгаа. Амны хөдөлгөөн заасан үг байна. Жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. I sat next to a man on the plane who snored the whole time. I sat next to a man on the plane who snored the whole time. Утгаар бол энэ хүн онгоцон цутал хажууд нь нэг хүн суугаад байнга хурхраад байсан гэсэн утгаар орж байна. Дараагийн үгийг хамтдаа харъя. Yawn. Yawn. Yawn гэдэг маань ившээх гэсэн утгатай байгаа. Тэгэхээр та бүхэн дуудлагыг сайтар анхаараарай. Энд дээр бичгтээ бол yawn гэж байгаа юм шиг бичиж байна, тийм ээ. За гэхдээ англи хэлэнд A болон W үсэг хамтдаа орох юм бол ихэвчлэн урт O авиагаар уншдаг байгаа. O, yawn. Тэгэхээр V үсэг авиаг бас хэлэхгүй байх нь шүү дээ. Yawn. Өөр адил жишээ гэх юм бол бидний мэддэг awesome гэдэг үг байдаг. Тэгэхээр бичгтээ awesome гэж бичиж байгаа хэрнээ уншихдаа awesome, awesome. Гайхамшигтай, сайхан гэсэн утгатай үг байгаа шүү дээ. За бүгдээрээ жишээ өгүүлбэрийг хамтдаа харъя. I am yawning because I'm sleepy. I am yawning because I'm sleepy. Утгын хувьд бол миний нойр хүрээд байгаа учраас өвшөөж байна гэсэн утгатай байна. За дараагийн үгийг бүгдээрээ хамтдаа уншицгаая. Sneeze.
Sneeze. Sneeze гэдэг маань найтах гэсэн утгатай байгаа. Найтах. Жишээ үйлдэлийг хамтдаа уншицгаая. When someone sneezes, people say bless you. When someone sneezes, people say bless you. За, энэ хөвөлбөрийн утгын хувьд бол хэрвээ хүн одоо найтах юм бол хүмүүс bless you буюу бурхан өшөө гэж хэлдэг гэж байна тийм ээ. Дараачихаа үгийг хамтдаа уншицгаая. Cough. Cough. За, бүгдээрээ дуудлагыг хараарай. Урт о аваагаар уншиж байна шүү дээ. Cough. Cough. За, энэ үг маань ханиалгах гэсэн утгатай байгаа. Ханиалгах. Жишээ үйлбэрээ хамтдаа уншъя. Jim is coughing badly because he has a cold. Jim is coughing badly because he has a cold. Үйлбэрийн утгын хувьд бол Jim одоо ханиадтай байгаа учраас одоо муухай ханаагаад байна гэсэн утгаар орж байна. Үргэлжлүүлэн бүгдээрээ нүдний хөдөлгөөн заасан хоёр үгийг үзцгээе. Эхний үг blink. Blink. Blink гэдэг маань нүдээ цавчих гэсэн утгатай байгаа. Жишээ үйлбэрийг харах юм бол an average person blinks 15 to 20 times per minute. An average person blinks 15 to 20 times per minute. Average гэдэг маань бол дундаж гэсэн үг байгаа. Тэгэхээр per minute гэдэг маань 1 минут тутамд гэсэн утгаар орж байна. За тэгэхээр утга нь хүн дунджаар 1 минутанд 15-аас 20 удаа нүдээ цавчдаг гэж байна. Дараагийн үгээ хамтдаа харцгаая. Wink. Wink. За энэ маань мөн л нүдний хөдөлгөөн заасан үгс байгаа. Утга нь нүдээ ирмэх. Нүдээ ирмэх. Жишээ үйлбэрийг харъя. He winked at her. He winked at her. Тэр одоо түүн рүү нүдээ ирмсэн гэж байна тийм ээ. Тэгэхээр хин нэгэн рүү нүдээ ирмэх, аливаа зүйл рүү нүдээ ирмэх гэх юм бол wink at гэж байгаа хэлдэг ахна шүү дээ. Wink at someone. Jet англи хэлний сургууль дөрмөн суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. За бүгдээрээ нүүрний хөдөлгөөн заасан нийт 6 үлгс үзлээ. Тэгэхээр эдгээр үгсээ цээжж тогтоож авсан бахаа гэдгийг найдаж байна. Бидний үзсэн 6 үгс маань дэлгэцэнд гарч байна. Нүүрний хөдөлгөөн заасан 6 үгс. Дараах дуу чимээг сонсоод эдгээр үгсээс аль нь болохыг сонгоорой. Yawn. Sneeze. Snore. Cough. За бүгдээрээ биеийн хөдөлгөөн заасан нийт 12 үйл үгсийг хамтдаа үзлээ. Тэгэхээр эдгээр хөдөлгөөн заасан үйл үгс маань харилцан ярианд хэрхэн орж байгааг хамтдаа сонирхцгоё. Тэгэхээр эдгээр үгсээс чухам аль аль үг нь орж байгааг анхааралтай сонсоорой. Hi Jane, how are you? Not good. What's wrong? You look not so well. I have a cold. I've been sneezing and coughing for 3 days. Oh, you should take some medicine. Hi Jane, how are you? Not good. What's wrong? You look not so well. I have a cold. I've been sneezing and coughing for 3 days. Oh, you should take some medicine.
Last night I couldn't sleep at all. Why? What happened? My sister and her husband are staying at my home, and he snores so loudly. Oh, that's a problem. Last night I couldn't sleep at all. Why? What happened? My sister and her husband are staying at my home, and he snores so loudly. Oh, that's a problem. Are you tired? You keep yawning all day. Yeah, I just wanted to sleep. I did my homework until 5 a.m. last night. Are you tired? You keep yawning all day. Yeah, I just wanted to sleep. I did my homework until 5 a.m. last night. Hi, still working? Yeah, I've got too many things to do. Come on, you can't just keep sitting whole day. Get off the chair for a while and do some stretches at least. Hi, still working? Yeah, I've got too many things to do. Come on, you can't just keep sitting whole day. Get off the chair for a while and do some stretches at least. Has your son started to crawl? Yes, he started to crawl a month ago. Has your son started to crawl? Yes, he started to crawl a month ago. За ингээд бүгдээрээ биеийн хөдөлгөөн заасан түгээмэл хэрэглээний нийт 12 үйлчлэгийг үзлээ. Хичээлийнхаа төгсгөлд эдгээр үгсээ дахин нэг сэргээж баттгацгаая. Дэлгэцэн дээр гарч буй өнөөдрийн үздсэн шинэ үгсээ дахин нэг хараад дуудлагыг нь өөртөө хэлж мөн орчуулгыг нь бас хэлээд үзээрэй. Crawl мөлхөх, throw шидэх, stretch санаах, slap алгадах, clap алгаа таших, tiptoe үлмий дээрээ алхах, yawn ившэх, sneeze найтах, cough ханиалгах, snore хөрхрөх, blink нүдээ цавчих, wink нүдээ ирмэх. Дун чатны үгсийн цангийн 2 дугаар хичээлээрээ бид биеийн хөдөлгөөн заасан нийт түгээмэл 12 үйл үгсийг хамтдаа үзлээ. Эдгээр үгсээ гэртээ давтаж, цээжилж тогтоож аваарай. Ингээд өнөөдрийн хичээлүүгээр өндөрлөж байна. Хичээлийн туршид хамтдаа байж анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.